ээжээ. Яс мэдэн. Next Tuesday devotional speaker will be Heina Hanohano, budget therapy. Either of one's personal integrity or one's lack thereof. Ингэж харахаар тэнгэр амар гоё яригдаад байна. Зүг. Энийг нь санчлаа. Бага хахад миний хамгийн сайн найзын төрсөн өдөр 3 сарын 17-нд болдог гэсэн. Яг тэр өдөр нь би нэг юм уран уншлахын тэмцээнд ороод тэгээд тэр өдөр тэнгэр бүр амар гүнзгий хөрөнгөтэй өөртөө нэг юм толгоч юм нэр гар зогсож хэлчихсэн аахгүй. Амьдралдаа хизээч юм гүнзгий хөрөнгөтэй тэнгэр харж байгаагүй юм байна. Өөр нэг өдөр ийм гүнзгий хөрөнгөтэй тэнгэр харах юм бол би ийм тэнгэр хамгийн сүүлд 2010 оны 3 сарын 17-нд харсан байна. Тэрний дараа 2 юм уу 3 удаа тэгж бодсон. Тэр өнөөдөр дахиад нэг өдөр нэ амар гоё гүнзгийхэр тэнгэртэй. Ээжигээ авах гэж ирсэн ээ. Ээжигээ машин цуусныг ч мэдээгүй те. Нэхэ. Хасараа. Энэ хэсгийн бас бүр амар баярч. What the hell? Ээжээ. Яс мэдэн. Гэрийн хажууд бийж штий. Яс мэдхийн ирэг дээр гараад ирсэн унтж байна. Өөр нэг сайхан сүйдэрт хэлсэн. Минийхэ харж гинөө. Тэр яс мэдхийн штий минийхэ. Тэр яг чулууд гэж боддог шиг юм тийм ээ. Яг юуны юм бол энэ шиг юу орсон юм бол нараа амар хөлний мөр ингэ яваад тийш явсан. Нөгөө мэлхийн маань явсан бах гэд бодоод нэр ирсэн чинь хөдлөөг бах юм. Өө жоохон хөдөлсөн байна тий.